Keydropтой хамтран оруулж байгаа цуврал хэлтгүүнүүдийн дараагийн дугаар тавтай морил. Тэгээд энэ дугаар болонгууд бэлэгтэй дугаар. Ер нь бол бэлэгтэй шүү дээ. Keydrop-аас санаад бэлэгтэй байгаа. Тэгээд Португал хэлээр ярьдаг юм бол Бразил тоглогчид муу юм болов. Бразил ч Португалаар ярьдаг юм би санахгүй байхыг. За ямар ч гэсэн ямар танад бүгдэнд $1 өнгө өгч байгаа юм байна. Тэгээд дөрвөн шинэ кейс гарсан. Тэгээд энэ удаа болонгууд Siu гэдэг нэртэй энэ кейсийг залгах чинь. Тэр $6.5 юм байна. Дотор нь юу гэдэг танилцъя. Keydrop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн хэлсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шөлбөрөөгөө скинүүдээ сонгоод авмараагаа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор аргаа сурсан байх. Бичлэгэнд орцгаая. За тэгээ үнэгүй $1 өгж байгаа. Тэгээ өмнө олонгууд тэгээ Мё болон тэгээ Чингис Warrior санаарт $1 өгчсэн санаж байгаа бах. Мё Man 2-ын зурагтай ч юм уу ер нь бол $1 удахгүй гарна байх гэж найдаж байна. За тэгээд ямар ч байсан $1 аваарэ. Энд чинь дараа $1 авна. Мань авцсан болохоор авч болохгүй. Мань нэрээ өөрийнхөө тоглолтын аккаунтаараа авч болох юм шүү. Дуурч үзье. Тэгээ мань Монгол бүртлөө авч болох нь үзээтэй. Юу вэ? Эмай Brazil Landy. Манайх нөгөө аккаунт дээр нөгөө Монгол кейс нь байж байгаа. What? Ямар сони. За ямар гэтээ доторх юм бол яг л адилхан юм байна л да яг үндэ. Яг үндэ арийнх нь. За. Португалчууд зөрөөс шинэ кейс гарлаа гэд. За та нарт одоо яаж харагдах юм байгаа. За та нарт Монгол харагдж байвал тэгээд монголоор нь Португал харагдж байвал Португалаар л $1 ямар ч байсан аваарэ. Манайх $1 үнэгүй өгч байгаа авч гэнэ. Мань айл дээр үед энэ чинь нөгөө наадмын кейс байсан. За ийм болж байгаа юм. За доторх айтм нь бол яг адилхан юм байна уу? Нөгөө наадмаар гарч ирсэн алтан кейстэй адилхан кейс байна да гэж ярьж ирсэн чи яг л адилхан кейс. Одоо Баатар кейс энэ чинь унах юмнууд нь Tiger Tooth яг адилхан юм. За. Ямар ч $1 өгж байгаа байд. Манайг чи Португалчууд $1 өгж байгаа. Та нарыг чи монголчууд $1 монголчууд өгч байвал тэрийг нь аваад доторх юм ашигтай гэдэг дорч үзье. Тэгээд бичлэгийнхаа нэрийг одоо юу гэж өгнө одоо? Португалчуудад зориулсан кейс гэх юм уу? Мэдгүй. За, 20-ыг залж нэг үнэгүй кейс өгч байгаа. 25 35 45 одоо нэр юу гэж нэрлэнэ? 50. Энэ ямар төөрөг төсөн сони юу болчихоо? Мэн нууцхан дотор Португалт зandi байсан те. Pen Gaming-ийн фэн байсан гэж юу? За даадыг залсан. 75. За мэдгүй. 80. 95. 50. 95. Үгүй 90. 95. Шүд биш гэж байгаа маань. Маань бүр аригч болчихжээ. Минийхэн толгой тарих бүр. За 100 залсан.
Нэг $650 үрсэн. За энэ яалтч бол нэг ашиггүй кейс л байна л да. Яагаад вэ гэвэл угаасаа тоо худлаа ярихгүй 100,000 задлага 3 хунаа. Тэгээ ийм кейснүүд тэгээд ер нь Joker мод нь л айтайхан байдаг. За Joker модын хэдүүлээ 20-ыг задлж үзье. 20-ыг задлахад бид нар $6,132 үргэх юм байна. Come on. Энэ байна 500-ны 26% магадaltaй. 25% магадaltaй. This fucking go. За тэгээ ашигтай дээр болцсон зүг байдаг. Одоо манай өмнөөс нь туршиж байгаадаа дахиад дарна. Гэтэ дахиад авах юм шиг санагдаад байна. I'm feeling it. Байсангүй. Гэхдээ энэ чи lightning strike авч байгаа юм байна. Come on, 2 максыг авчлаа шүү дээ ер нь бол. Дахиад авна гэхдээ I feel it. Yeah. Last one. Гэтэ баг ашигтай дуусч байгаа хаа. Оо, lightning strike. Окей, нэг үнгүү өгч чинь. Бид нар хэдийг үрлээ. За ямар ч үнгүү 4932 байсан шүү. Үнгүүгээс нь баянаа тунгаачвал шок. Үнгүүгээ аваагүй байхад алдагдaltaй байсан. Гэтэ үнгүү юм чинь угаасаа үнийн дүндээ орцсон л байгаа л та. Үнгүү юм хийж үнгүү өгөхгүй шүү дээ чамд. Тэгэл яг л ашиг хийгээл дуусч байгаа юм байна л да. That's interesting. Very interesting. Энэ кейсний нэр чи юу вэ? Сүү байсан шүү дээ, тэ. Яг үндэ энэ чи Nebula гэд өөр нэртэй орж ирээд байгаа юм байна шүү дээ. Ер нь бол улс болгонд өөр нэрээр орж байгаа юм байна. Яг үндэ мань Nebula гэдэг кейс задлаад байгаа юм байна шүү дээ. Тийм байна. За, чойрын тайлагдсан. Доторх айтм нь ойлгомжтой адилхан. Print stream-ийн зурагтай $6.5 үнэтэй. За. Тийм байна. Бас сонирхолтой л. Яг үндэ бид нар бол Nebula гэдэг кейс задлж байгаа. Монголчууд задлахаараа алтан Баатар гэдэг нэртэй задлж байгаа. Португалчууд болонгууд, Португал хэлээр ярьдаг хүмүүс болонгууд Сүү. Тэгээд бусад нийт хэрэглэгчтэй болонгууд Nebula. Чиглэсэн маркетинг явж байгаа эсвэл interesting. Окей. Кейс батлыг басан ч өөр нэртэй болчдөг. Сонирхолтой. За төгрөө мань болонгууд өмнөх алтан кейснээс гат доплер унгаагаад тэрийг энэ бол giveaway хийсэн. Одоо хэдүүлээ нэг $100 giveaway. Maybe this one. Print stream-ийн зурагтай кейс юм чи print stream-ийн giveaway хичээл та. Окей. Тэгээ ойлгомжтой $250 орнд депозит хийгээ та нар манийхаа giveaway-д оролцох боломжтой. Тэгээ хамгийн үнэтэд нь оролцох үsil мэдээж $50 депозит хийвэл орох боломжтой. Тийм байл. Баяртай байна юм турч үзчихэ. Тэгээ ер нь бол энэ ч нэг $56,000 giveaway байгаа шүү. За үн жоох хэлбэзэлээ. За $65 орсон 2x хийсэн байна. That case is good. This case is good. Actually яаж 2x ч юм. Гэхдээ 20-ыг задлахад нэг удаа үдгүүг өгж байгаа юм чинь яг үүндээ юу юм биш үү? Case battle-ыг ашиггүй байж магадгүй юм шүү. Нэгсэндээ 21 кейсний үнээр 20 кейс авж байгаа гэсэн үг шүү дээ. Цаана угаасаа л нэг ийм үнэтэй, ийм айтнуудтай энэ ийм хувийн магадaltaй байх юм бол энэ кейс ийм үнэтэй байна гэж угаасаа нэг том ёогоор хийцэн байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад ч 21-ийн үнгүү өгдөг кейс батлыг ашиггүй байх ёстой юм байна. Онлын хувьд бол тийм баас тээ. Яг энэ саях дээр яг ашигтай л дуусчлаа л да. Одоо яах нь харъя. Одоо тийм үү, ер нь бол логикийн хувьд бол тийх ёстой юм санагдаж байна. Хаж жоо яндаатай л байсан билүү дээ бол. За ер нь бол ялагчих шиг боллоо. Амар гоё юм унгаахгүй л бол. Тэгээд айл ялаад хэд үржүүлж авах нь харъя. Яг үндэ 2x ичж юм шүү. Бараг 2x ичж байгаа. Нэг $8 алдагдал. За энэ бол байх. Гэхдээ тийм алдагдaltaй кейс бол биш юм байна. Ямар сони. Энэ яаж ажиллаад байна? Эсвэл дээрээс тоглогчтой ашигтай юм ичт юм бах та. Тийм баймаргүй. За Joker модер 10 кейс 10 хийгээд кейс батл хийсэн. Нийтдээ 60-ыг задлана. 3065 нэг үнээс. За энэ ч бол 2 хутга унагаагаад эхэлж байна. За миний хүсэж байгаа юм бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгээ lightning strike yes. Тэгээ M82 хүсэж байгаа шүү дээ. Энд ч нэг M8 маачлаа. Anon бүр нормо давуулан биелүүлээд байна. Anon. This guy is cooking. За би тэнцээс жоохон чармаасан. Бидино манайхд ороод ирсэн байна. Би I think we won. Амар comeback хийгээ ялт байна уу? Come on. Минимум 171 болцсон. Print stream-ийн үн ийм амар унтсан юм уу?
Print stream чи амар л үнэтэй байсан да. Үе M9 boys бидний нөө Scribe хичээгээч. Мэн ч ихтэй хичээхгүй л байгаа юм байна л да. Мэн нормал биелүүлж чадахгүй шүү дээ 3000. За 3 M9. Come on boys. Энэ баг айл ялаад алдагдлаа ч юу. 10% ашиг. За. Ашиггүй дээр 0 авд гэдэг юм ба. За ашигтай дээр манайх авъя. Окей, бидний нөө битээр ялагдсан. Гүрүү байлаа бас манад. Дахиж орж ирээ шартаа үзээд байгаа юм байна манай хоёр ам. Энэ манай дандаа хамууд байгаа дах бид нөө Коди, Том. Тэ. Everyone's cooking. За энэ дээр ялч амар авлаа. Ер нь бол гараа сайн байвал барай сайн л байдаг л да. Өмнөх кейс бодол бүр утаа. Энд чи M9 үнжээ, энэ чи Lightning Strike үнжээ. Зөрүү $1100 болсон, $1050 болсон байгаа юм байна. Амар их зөрүү ихсэн. За эхний 5 кейсэн дээр ч ер нь бол бараг нормал биелүүлээд дээ шүү. Оо! Max win. Max fucking win. Норм биелсэн, нормаа давуулсан. Норм биелсэн. За $600 зөрүү. Амар игүүрээд байна. Гүрүүбил одоо унгаач мараа. Яа, cities. I am god of Joker mode. Өвлөг кейс батлаар бүр unlock байсан байна. Энэ дээр би бүр юу вэ? 2.5 үржүүлчихсэн шүү дээ. Сонирхол ихтэй энэ кейс ингээ ашигтай байна. За мэдгүй энэ сонирхол ашигтай л байна. Гэтэ яг өмнөх кейс батлыг бодлоо ашиггүй ч хэлж болно. Гэтэ бас локо бодонгууд бас ашиггүй л байх хэрэгтэй санагдаж байгаа боловч гэтэ ашигтай байгаа. Тэгэхээр нэг сонирхол кейс байлаа. Гэтэ яг түгэлэлт нь гэтээ ашигтай л болж таарад байна л да. За дараагийн бичлэгээр явуулъя.